Сайн байна уу? Та бүхэнд одоо тухайн анги руугаа ороод ээлжид хичээл хэрхэн үүсгэх зааварчилгааг хүргье. За систем рүүгээ нэвтэрч ороод нүүр хуудаснасаа за ангиа сонгож орно. Зүүн талын дэсэнд ээлжид хичээл нэмэх гэсэн товч байна. За энэ товчон дээр дараад за ээлжид хичээлүүдээ нэг нэгээр нэмж өгнө. За айлс утгатгууны ямар бүлэг сэдвээ? Аль нэг хичээл дээр ээлжид хичээл оруулах гэж байгаа сонгоно. За ингээд дараагаар нь ээлжид хичээлийн нэрийг оруулж өгнө. За дараагаар нь тухайн ээлжид хичээлтэй холбоотой товч тайлбар. За дараагаар нь тухны сэдвийн хооронд зурагчд маань гүйцэтгээд гүйцэтгэлээр илгээх хугацааг нь оруулаад за доор байрлах ээлжид хичээлийн нэмэх товчон дээр дарах нэ. За ингэхэд бол ээлжид хичээл маань үүсээд тухайн ангийнхаа нүүр хуудсан дээр гараад ирж байна. За одоо энэ үүсгэсэн ээлжид хичээл дотроо контент нэмэхийн тулд ээлжид хичээлийнхээ нэрэн дээр дараад орно. За одоогийн байдлаар бол ингээд ээлжид хичээл маань ямар ч контентгүй байна. За хэвлээ контент нэмэхийн тулд энэ нэмэх товчон дээр дарна. За ингээд бол одоо зургийн контентийг нэмж болно, дүрс бичлэг, дуу бичлэг, баримт бичих гэх мэтлэн төрлийн контентуудыг бол нэмэх боломжтой байх нэ. За хэвлээ жишээ болгоод одоо нэг зургийн мэдээлэл бүртгэж үзье. За ингээд контентийнхоо нэрийг оруулж өгнө. За тэгэхээр тухайн контентоо надаас бусад багш нар ашиглаж болно гэвэл edit гэсэн сонголтыг сонгож өгнө. За энэ дээр одоо контентоо текст хэлбэрээр бичиж болох нь за мөн зургийн хэлбэрээр апплод хийгээд оруулах боломжтой байх нэ. За ингээд доотлын хадгалах төвчөн дээр дарна. За ингээд амжилттай бүртгэлээ гэсэн мессеж маань гарч иж байна. За дахин тухайн хичээл дээрээ зурган болон текст файл нэмэх бол ахаад нэмж болно. За энэ дээдлэлт бол таны хаана явж байгааг зааж байгаа зам байгаа. За үүнээсээ буцаад ээлжид хичээлийнхээ бүтц рүү очихвэл за ээлжид хичээлийн нэрэн дээр дарчна. За ингээд бол одоо ээлжид хичээл маань нэг бүтцтэй болсон байна. За одоо ахаад нэмээд контент нэмээд за энэ дээрээ дүрс бичлэгийг нэмж өгье гэвэл дүрс бичлэгээ сонгоно. За мөн дүрс бичлэгээ цахим сан руугаа цахим өмнө нь үүсгэсэн байсан сангаасаа татаж болно. За мөн зүгээр ингээд бүртгэсэн ч гэсэн таны ээлжид хичээлдээ бүртгэсэн контентууд маань таны цахим сан дээр очиж байршина гэсэн үг. Та тэрийгэ дараажин өөр ангид хуулбарлаад өгөх боломжтой гэсэн үг. За энэ дээр контентийнхоо нэрийг оруулж өгнө. Хичээлийнхээ суралцсан зорилтыг оруулж өгөөд за нийт багштай харуулах бол сонголтоо чеклээд за видео хичээл оруулахдаа хоёр янзаар оруулах боломжтой байгаа. За нэгт бол зүгээр YouTube дээр бэлэн байршсан хичээлийн линкийг оруулж болно. За хоёрт бол өөрийнхөө компьютероос апплод хийгээд буюу өөрийн бэлтгэсэн видео хичээлээ компьютероос сонгоод оруулах боломжтой байгаа. За энэ дээр анхаарахтаа хэмжээ маань видео хичээл маань 2 ГБ-аас их байж болохгүйг анхаараарай. За хэдлээ одоо YouTube-ийн линк ашиглаад оруулж үзье. За энэ дээр YouTube хичээлийн линкийг хуулаад оруулчихна. За тэгэхээр ардлын хайх товчон дээр дарна. Ингээд бол одоо бэлэн хичээл маань шууд ингээд ороод ирж байна. За болцсон гэж үзэх юм бол энэ доотлын байрал хадгалах товчон дээр дараад за контент ингээд нэг нэгээр нь нэмээд явах боломжтой байх нэ. За одоо буцаа ээлжид хичээлийнхээ бүтц рүү очие. За ингээд бол одоо нэг зурган файлтай нэг унших видео хичээлтэй болсон байна. За одоо энэний араас хүүхдэд ойлгосон байна уугүй байна уу мэдлэгийн шалгахын тулд за дасгал ажил гэрийн даалгавар сорил шалгалтын материал авах боломжтой байх нэ. За харин энэ дээр авахдаа өмнө нь миний сан дээрээ заавалчгүй материалаа үүсгэсэн байх ёстой. Анхаараарай. За одоо энэ дээр жишээ болгоод гэрийн даалгавар авч үзье. За ингээд бол одоо миний сан дээр бүртгэгдсэн даалгаврууд маань ингээд жагсаалтаар гараад ирнэ. Чинээс алийг өгөх вэ гэдгээ сонгож өгнө. За тэгээд хизээ хэд тухайн даалгаврыг хүүхдүүд маань гүйцэтгээд над руу илгээх боломжтой хугацаагаа оруулж өгнө. За тэгээд бусад мэдээллүүдээ сайтар хянаад доотлын хадгалах товчон дээр дарах нэ. Нэг ээлжид хичээлийн хөтөлбөрөөр багш бол дурын байдлаар үүсгэх боломжтой байх нэ. Контент болгоны хар засах устгах товч байгаа. За хэрвээ тухайн ээлжид хичээлээ засварлыг гэвэл энэ засварлах товчон дээр дарж ээлжид хичээлийнхээ нэр болон хугацааг нь өөрчлөх боломжтой. За бүртгэгдсэн контентаа харъя гэвэл за нэгээр нэрэн дээр нь дараад орчиж болно. Зайлсхийм сурагчаар дарах гэсэн хэсгээр дараад одоо ингээд бүртгэгдсэн контентаа эхний хэсэг хэлүүлээд шалгаад үзээд явах боломжтой юм аа. За ингээд за миний үүсгэсэн контентууд бол ийм контентууд байна. За гэх мэтчлэн ингээд үзэх боломжтой байх нэ. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийнхаа хичээлээр уулзцгаая.